Энэ сумын зүүн талд гаруун талд бас нэг ангийн нэг юм ашиг. Энэ ч нөө Баян сумч энтийн нурууны зүүн үзүүртэд болохоор хайн төсөг дэшээ ирдэг. Тэгэхээр энэ сум дээрээс бас хайн гэж байсан. Тэр нь юу хийдэг вэ гэхээр мод өржүүлэх. Орчин үеч одоо жимсний мод тэгэл мод тархих дуртай болчиход байгаа үед энэ хангаас сэргээж бас хуучин суурьтай зандаа байгаль орчны нөхцөлч хамгийн гол. Эхний хаан гэлээд усгүй газар шалтгаалцсан. Энд бол ус нь байна, хөлс нь байна. Тэгэхээр ямар мод үржүүлж хаан зарах вэ гэдэг. Бас сувн дээр ингээ харж байхад хэд хэдэн бизнесүүд хүмүүстэй ингээ ярилцаад харж байхад яг ихтэй мэдээж бизнес чигээр эхлээд явах л байна. Тэгэхээр ямар нэгэн төвшөнд хүрээд хамтрах юм уу, сум орнотын дэмжлэг юм уу хийжээж улс орны хэмжээний бизнес болох байхаа. Тэрнээс яг ганцаараа бас хэцүү. Хайн бизнес хийчихсэн бас хамтарч орон нутгийн дэмжлэг бодлогоор л хийхгүй бол аянд нь ингээд хаяад тахтар бас хэцүү байх. Тэгээ цаана нэлийн хэдэн хашаа байна. Энэ нэлийн өргөцөх шинжтэй.